Маргаашийн нарлуунатаа нэг хамт явах юм уу? Уцаа алдал шууд нөгөө цагаан утаснаас ээж рүү уцаа алчлаа гэж нэ. Уулан дээр очиод холыг хаар ер нь усны урсгалын өөдөө харж ямар байх бол гэдгийг тэсэн ядан хүлээж байна. За сайн байцгаана уу, та бүхний сайхан өдрийн мэндийг дэвшүүлж байна. Тэгээ өнөөдөр манай байна уу подкастын манай ээлж дугаар та бүхэнд хүргэж бэлэн болсон байна. Тэгээ Mobicom хамт олонны зүгээс энэ жил 30 жилийн тохиож байгаа. Тэгээ үүний хүрээнд бид бүхэн байна уу подкаста маш олон салбарын эрх мэдэлтэй та бүхнийг болцуулж байгаа. Тэгээ өнөөдөр студид манаас хүндтэй зочин ирсэн байна. Дуучин Ука ирсэн байна. За сайн байна уу? Сайн байна уу? Сайн байцгаана уу? Байна уу подкастыг үзэж байгаа та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Маш баярлалаа. Уран бүтээлэнд рүү. Өндөр сайхан байна. За сүүлийн үеийн сайхнасаа хэлээж уран бүтээл дээрээс ажиллаж байгаа бах тий. Сүүлийн үеийн сайхан ажиллаа, амьдрал, сураал, бэлдээл. Нэрээ сурж байгаа шүү дээ тий. Баяр үргээ. Баярлаа. Дахиад эрдмийн дуу сонссон чи ямар вэ? Үнэхээр гайхалтай. Яг гацсан байсан мэдрэмж маань ерөнхийдөө гоё мэдлэгээр солигдож, ангийн хамт олонтойгоо, багш нартайгаа одоо нийгэм тулгарч байгаа олон асуудлуудыг ярилцаж, эндээс шийдэл хайж, тэгээд энэ шийдлээрээ өөрсдийнхээ хийдэг ажлаараа одоо дамжуулж ямар гоё утгыг бүтээх үү гэж ер нь маш сонирхолтой байдлаар энэ одоо ажлуудаа, бэлтгэлүүдээ өөрсдийнхээ хийж байгаа хамтралуудаа хийгээд 9 сараас хойш маш онцгойгоор өөрчлөгдсөн. Тэгээд энэ өөрчлөлтүүд нь яг ингээ гараа явж байгаа. Тэгээд энэ өөрчлөлтээр нэмээд хэлэхэд Mobi 30 Red Show дээр ч гэсэн ажиллаж байгаа одоо утгуудыгаа бас яг анги дээрээ хэрэгжүүлж исэн асуудлуудаа яг хослуулад явж байгаа маш гоё урамтай. Яг үр дүнгөө ингээд яг зэрэгцүүлээд хичээлтэйгээ зэрэгцүүлээд өгж байгаа болохоор энэ нэстэ үнэхээр урамтай гоё ягаа. Сайн нэрээ Red Show гэдээ яг яриандаа дүрдлээ. Цахим орчинч тэр бүр маш олон хүмүүс бол сая тэр Red Show-ны одоо main артистууд тэр дундаа ингээд сая зарлагдлаа шүү дээ. Тэр мөч тэгээ тэр дурсамж хэний дурсамж юм болоо гэд ихний байдлаар бол асуулт хэлбэрээр тавьсан тий. Маш олон хүмүүс таамаг дэвшүүлж исэн. Тэгээ түүний дараачаар бол за энэ дурсамжийг эзэн бол энэ хүн юм а гэдгийг нь бол яг албасаар зарлаа. Тэгээд маш олон хүмүүсийн хайр хүндэтгэлийг бүр тэнд бүр ингээд би сэтгэлүүдийн бас ингээд харлаа л да. Тэгээ их олон хүмүүсийн гоё тийм дурсамжийг сэтрээсэн. Тэгээд их гоё тийм эерэг сэтгэлүүдээс их олон байлаа. Тэгээ тэр бас дурсамжаа олон нийтэд нээлттэй бас хүргэсэнд маш их баярлалаа юуны тэр үнд. Баярлалаа. За тэгэхээр энэ дурсамжлоо хоёлаа дүүл шууд орё гэж бодож байна. Тэр бол бүр нэлээд бага насны дурсамж их шиг үлээ тий. Тий. Би тэд яг нөгөө хичээлтэйгээ холбоод ярихад хүний амьдралын ер нь storytelling буюу энэ амьдралын дурсамжууд одоо эргээд холбогдохоор энэ ингээд маш их үн цэнийг бүтээдэг гэдэг утгыг бид нар ярилцж байгаа. Хүн өөрсдийнхөө нэг түүхүүдийг ярилцж исэн нэг хичээл орж исэн. Нөгөө тойрч нэг ярьдаг. За. Тэгээд тэрэн дээр би яг ингээд жишээнүүд сонсоод байж исэн. Тэгэл ер нь олон л дурсамж байсан л да. Тэр дунд яг миний хамгийн тодор үлдсэн нь болохоор яг нэг бүтэн сайнны өглөө сэрэл гадаа гараад бийцдэг. Гэр хороолт байхад чинь тэгээд гадаа гараад бийцсэн чинь гадааны агаар тэгэл буцаад гэрлөөгөө орохоор бүтээрээ унтчихагаад ил нэг юм утгартай. Тэгтээ нэг л юм гэлзэл нэг юм сэтгэл сэргсэн өглөө байсан л та. Тэгээд тэр өглөөс ирээд урд орон манах хагас өдөр нөгөө бүгдээрээ угаалга хийгээд усаад дуусгацсан. Тэр үед чинь худууд айгу оройч яхаа бүтэн сайн болохоор чи 10 11-ээс онгоод учраас яг бүгдээрээс ирээд усгүй лээсэн. Тэгээд мэргийн санаа төрөл хамгийн түрүүлэл манай их чинь нэг 3 сарын 8-нд чинь нэг юм шин нэг юм шардуу балтай авцсан. Хичээ хавалтай хүмүүсэл гараад ямаар гэтээ нэг юм хиймээр яг усгүй болцсон. Тэгээ усаа таанаас ахав аршин авахд нилээн холдоо гэж бодож ийсэ хэрнээ тэгэл айгуу дулаахан бэлээ аваад би тэр үед одоо яг нөгөө усаа аваад явж байхдаа яагаад ийм том битаа авчваа гэдэгтээ бүр ингэ ятчих гээд тэгэл 2 10 битаа ингээд сэмэрхэ аваад тэгэл явж байхдаа маш олон зүйлийг мөрөөд байл нөгөө гадаа агаар чи ингээл өөдөөс нэх гой сэвэлзээлүүлээ гэл нэг чихтэй нэх гоё байсан.
Тэгээ явж байхдаа бол өстой 9 цусын мөрөөдөл бодоол хурдан парк онгоогоосаа за хурдангой хоолыг эсэгээл гарч явж байхдаа бас жоохон өлсөөл. Тэгэл ядч нэг талах идэ гарчдаг байж гэл айгүй өнгө юм бодоо явж байгаа байхгүй. Тэгээ яг аршин дээр очиод усаа утгах гэсэн чинь нөгөө аршин дээр явахдаа юм шанага авч явдаг марччих. Тэгээд битанаараа ингээл хотгаад авахаар нөгөөтг нь дүүрдгүү. Тэгээд нэгээр нь ингээд зөөгөө ижсэн ч ашгүй нэг 3 битан барьсан эмээ ирж таарад эмээгийн битаныг ичгүй ашгүй нэг юм гуйгаад тэгээд би ч нэ хийчим хий хүнтэй юм ярихаар ингээд зүрх амар гарах гад ингээл улаагаал байдаг. Аюу тийм ичимхий хөхтэйсэн. Тэгээд усаа нэг юм дөргөж аваад өргөөл явсан. Жинхэнэ нөгөө зовлон энийгаа ирч хүчтэйгээр тэндээс тэр хүртэл гээл нөө сөмөр алхаал яваад тэгэл яг нөгөө сэлбийн гоолын дээгүүр явах нөө жоох юм мөстэй байгаа. Тэгээ тэр нь цаораал нөгөө доошоогоо ингээл урсаал гэлээс тэ өөрийгөө амар артисэлэл. Тэгэл нөгөө голын дээдлийн 70 давах маах хэсгэр чинь жинхэнэ битана 2 хөлнийхаа завсаар нэгээр нь зөөгөл. Тэгэл цаашаагийн нөгөө годамжаар явж хахт нөгөө нохотой айлууд ч айгүй хэд шүү дээ. Тэгэл нохотой айл яаж байгаа нөгөөтгөө ингээд бүр дэшегээ өндөр өргөөл чолоонд ингээд хүрх юм бол цогчин сэрчин гэл. Тэгээ яг тэр нөгөө хичээлүүд дээр нөгөө дурсамжуудаа ингээд яг нэг юу санамжаа ингээд нөгөө сэргээгээл бодоол тэгэл ярьж явах явцдаа тэр нөгөө алхамдаа нөгөө ярьж исэн яриа юунууд нөгөө дурсамжууд ингээд сэргээл. Тэгэл дэшээ зам руу гарахаа нэг юм өндөр далан байдаг байхгүй замын далаа. Тэнд очиход л миний бүр яг юм төвчээрийн утас тасраал энэ усаа асгачаад гэрлүүгээ жоохоос аваад явдсан мөкснээ за арайчтай энэ хүртэл явчаад гэл яг хоёр бас нөгөө хөдөлнийхаа завсраар ингээл үргээд гарч ирсэн чинь нэг ах ирж туслаад тэгэхэд л яг надад айгүй гоё юм найдвар яагаад гэвэл тэр зам руу гараад дахиад дээшээгийн зам руу талан руу гардаг нэг юм хаттай хэсэг айгүй хэцүү хэсэг. Тэгэл яг тэн дээр унана гэл өөрийгөө. Тэгсэн чинь ашгүй нэг ах гаргаж ирээ али ах нь үргээд үгээд тэгж яхтай би бүр яг ингээд нөгөө нэг тийм хэцүү үед хин нэг нь ингээд нэг гараад ирэхээ нэг юм зэ сахиусан тэнгэр их надад хаашаа чинь тэгээ. Гэтэ одоо бодоход тэр хүнийг сахиусан тэнгэр гэж хэлмээр санагдаж байгаа байхгүй. Тэгэл маш их баярлаа хаа гэл нэг инээдтэй хэлсэн юм аа. Тэгээд хэлсэндээ баг нөгөө дараачийн үзүр хүртлээ явахтаа нөгөө тэгж хэлсэндээ ичээ. Тэгэл гэрийнхаа нэг юм тойрдог гудамжны үзүр дээр ирэнгүүт ингээл гэрийнх юм оо ямар өөрхий ингээл ирээл туслана гэж би бодож байгаа байхгүй. Манай цаахан дээр ямар ч хөдөлгөөн байдгүй. Энэ сэрсэн шинжээд. Тэр нэг гэрлүүгээ тусмал бүр ядраал амар хэцүү болол. Тэгэл дөнгөж хашааны хаалган дээр ирээл дахиад гарч ирэлгүй авах юм бол бас хинчээд. Тэгээ босоод ирсэн чинь ороод ирсэн чинь манай гэрийнхэн дөнгөж сэрж мөрөөл. Яшээс хангарч ороод ёо би усны яагаад ирлээ бүгдээрээ усаарай гэл. Тэгээ жаар бүр гах зүгөө миний хог хаанаас ус авсан гэсэн чинь би яшаа аваад ирлээ. Яа гэр. Гэсэн чи ганцаараа юу маа энтэй ч аваагүй маа би энтэй ч аваагүй одоо бас цаа чанаа үсэж өглөө. Тэгэл нэг бүтэн сайн өглөө би манай гэрийнхэн чи намайг бүгдээ аяга магтаал миний карьерт сог өсвөл гэж. Тэгэл би гэрийнхэн та би өндөр ус өсвж юу ч ихгүй шүү. Гэрийнхэн та нөгөө айгүй юм тохиролцож сураал те. За би ингэсэн юм чинь би тэгсэн юм чинь ингээд өөртөө нөгөө менеж хийж сурж байгаа байхгүй те. Гэрийнхэн та дийл хийгээл би яг тавгүй байхгүй гэл. Тэг чи өглөө өдөр орой аяг тавгүй бах чинь өдөр болгон тэр давтагдгаар чинь маш яшигтай ажиллаж хүүхд болгоны аяг тавгүй бах ажиллаж хэцүү гэдэг шүү дээ. Тэгтээ тэр чинь нөгөө хамгийн гол нэг удаатай биш ингээл яг 3 удаа л эсвэл тохирлож байгаа яаж иж байгаа нэг шантаачнд ороод нэг зарим аягаа ингээд нөгөө хатаж матсан хэсгээ болохгүй болгоод нь шууд галтайгаа нэг тэмбэшний доогоор хийж үгүй. Тэгээд нэг юм аяг угаахаас ер нь аягүй залхацсан. Тэгэл яаж аяг угаахгүй байх вэ? Тэрнээс мултрах уу те? Би ус авчи. Би төлөө оруулчих гэл. Тэгэл ер нь дандаа тийм гадаа гарч хийдэг ажлууд нөгөө гэрийнхэн хийж чадахгүй байгаа зүйлүүдийг надад чадхаар ер нь карьер өсөд байгаа аягүй сайн ойлгоо. Би чи гэл. Тэгээд тэр дурсамжаа яг нөгөө сургууль дээрээ ярилцж яхад би ч гэсэн өөрөө яриад аягүй нөгөө юм огшоод. Ер нь яг тэр нөгөө усаа барайл явж байхдаа айгүй хэм шантарч исэн, ааж исэн. Гэхдээ өөрийгөө зоригжуулж исэн. Тэгэл магадгүй нөгөө нэг сүнс мүнсэн байдаг бол ирээдүйн
одоо би тэнд очиж өөрийгөө нэг юм зоригжуулж байгаа юм шиг нэг юм кино шиг бодол надад орж ирээд өөрийгөө өрөвдөөл тэгсэн чи манай ингээ бас зарим хүмүүсний нүдэнд нь нөлөөс сэлгэн за. За энэ ер нь амар явахаар шүү. Гэл ярилцаа. Тэгээ багш ч гэсэндээ ер нь нааш өстө үнээр гоё гэ. Тэг ер нь би одоо бага насныхаа дурсамжуудыг ер нь нэг их ярьдаггүй байхгүй юу? Тийм ярахаар ичдэг ч юм уу эсвэл нэг хинт ч хамаатай ингэж аягих боддог байсан. Тэгээд тэрэн дээр манай багш Мохон бол багш маш их урам зориг өгсөн. Нэрээс нь ангийнхан ч гэсэн айгуугай хүлээж авч тоосны дараа алгад шагаа. За энэ юу нөх юм байна. За миний гой хөгжүүлээ явахшаа гэл тэгэл бичиж эхлээл. Тэгээ яг тэр хичээл орсны дараа нь 3 дахь хичээл ороод 5 дахь Mobicom-ийнхэнтэй уулзахад надад юу нэг иймэрхүү түүх байгаа гэд бид нар ярилцаад. Гэсэн чинь манайхаа Mobicom-ийнхан маш гоёор хүлээж аваа. Тэгээ би тэгэд ингээд нөө тойрч суугаад нөө хуралдчихсан. Тэгж яхтаа бас өөрсдийнхөө багын дурсамжуудаар ярилцаа. Тэгээ Бацаа захирлын бас нэг түүхэнд бүр маш гоё. Тэгэл яг Бацаа захирал бит хоёрын нэг амьдралын одоо бага насны дурсамж аягүй тийм төстэй байгаад тэгээ Бацаа захирлын бас ярилцсан тэр түүхийн сонсоод би ч бас огшиж байлаа. Тэгээд ер нь тийм багтаа хүсэж мөрөөдөд зорж исэн зорилгоудаа тэгээд одоогийнхаа энэ түүхтэй холбох нь ерөөсөө өөрийн бидний одоо энэ connected буюу одоо бүх зүйл яаж эхэлнэ, яаж дуусах нь энэ ингээд холбогдох нь өөрөө энэ дурсамж өөрөө одоо хүний амьдралуудтай шууд холбогдох юм гайхалтай тийм сүнслэг сэдв болох юм байна. Энэ утгыг бүгдээрээ хамтдаа бүтээцгээе гэл. Тэгээд ер нь энэ түүхийг ярих. Тэгээд манайхаа Mobicom-ийнхан гоё энэ дээр комик. Харин тийм. Тэгш ах маань үнэхээр гоё маш бүтээлч байсан. Тэг үнэхээр гоё болсон байлээ. Тэгээ би ташрамдас Mobicom-ийнхан хамт олонд миний энэ бяцхан түүхийг ингэж гоё өрнүүлж ингэж гоё дурсамжийг хамт бүтээж агаад баярлаа. Тэгээ энэ бол үнэхээр гоё холболт болсон шүү. Тэгэлгүй яхаа үнэхээр гоё байсан. За ингээд цаашлаад явж исэн чинь за тэрэн дотор бас дурддагсан зүйл байгаа. Киви хамтлагийг бас дурдсан тий. За мөн дээрээс нь хүн ер нь чаддаг зүйлээ хийн гэдэг ямар чухал юм бэ гэдэг бас нэг үнцэг гарч ирсэн тий. Энэ дэр жоохон дэрлэгрүүлээд хэлвэл. За тэгэл ерөнхийдөө тэгэл нөө гэрийнхэн дотроо л ер нь би буюу юм хүрээл дотроо үнэлэгдэх нь ер нь хамгийн үн цэнтэй байна гэдгийг бас тэндээс олж авсан. Тэрний юу вэ гэхээр манай гэрийнхэн чинь ээж аав чинь бүрээ айгүй халуун дулаан хүүхдэд айгүй хөөрөгдөв. Тэгэл дандаа ингээл яста од болно. Ингээл аав ер нь бол дандаа юм миний охин хэвээр. Миний шар охин од болно гэл. Би бол өөрийгөө ерөөсөө тэгж төсөөлөхгүй байгаа шүү дээ. Шар бат бүр тамгалцсан биш төгөр тэрхэн тий. Тэгэл за од болно ч гэж байх вэ гэл дандаа хөөргөөл. Тэгэл ер нь маш өөдрөг хүн байсан манай. Өглөөр тусаал тасгал хийдэг. Уул руу дагуулж бидрийг гүйдэг. Уулан дээр очиод холыг хаар ер нь усны урсгалын өөдөө харж, уулын оройны дээдлийг харж, битгий газар ширтэж явж энэ төр гэл аягүй олон сургаалууд хэлээлээд байсан. Тэгэл тэр бол тэгэл нөө нэг цаг яваал бид нар хүүхдтэй болоод үдээ зэрэгтэй хүрэхэд л тэр үгний үн цэнүүд ингээл улам болмаар. Тэгэл яагаал голын урсгалын өөдөө харах хэвээр. Тэгэл тэнгүүд энэ гол хаанаас ирж байгаа ингээл бодол хөврөөл байгаа байхгүй. Уулын орой дээр тэнд ер нь хин хамгийн дөрүүлж гардаг юм бол тэнд байгаа хүнийг хараад бас тэндээс нь ингээл урам зориг яаж гарч юу яагаад гарч юу гэл. Тэгэл нэг уулаас уул руу гарахтаа нэг чулуу батгаад чулуундаа ингээ хөслөө шивнжээ. Хөслөө хийлжээ. Тэр хөсөл нь биелдیں۔ Тэгэд миний охин хідэн хөсөл ботсноо ингээ уулан дээр гарах болгондоо бодчихъя гэд. Тэгээд тэр нэг дээшээгээ өндөр хүчлэлтэй нэг яг манай гэрийн дэвтэлт тийм өндөр хүчлээд байсан. Тэгээд өндөр хүчлэл рүү гараад чулууга тавиал аав нэг тасгал хийгээл аавыг дөөрөж нэг тасгал хөдөлгөөн хийгээл буцаал гэртээ ороод ирэхээр нэх гоё юм сэтгэл санаа нэг өдөржингөө хийх ёстой юм хийцэн юм шиг аюу гоё юм өөдрөгнийх гоё болчтой. Ер нь бол би багадаа ер нь бол яг аавын тийм үйлдэлүүдээс тийм амьдралыг гоё өөдрөгөөр харах эрч хүчтэй байх хүнд гоё үг хэлэх энтрийг бол ааваас аягүй их суралцдаг байсан. Тэгэл аав намайг баг оюутан болтол миний нуруунд дээр ингээл илээл за миний охин босоорой хичээлдээ яваарай миний охин стадолно гэж хөл үсэн яагаад байгаа юм бэ дандаа хөлийн уулан дээр өстө миний охин хол явна гэж хөл үсэлээд байсан. Ер нь яг тэрүүгээр аавын хэлснээр би ер нь хамтлагт ороод дандаа гадагшаа тоглолтоор аялан тоглолтоор явдаг. Тэгэл үнэхээр гоё хар машинтай болсон. Тэгэл хар машиндаа ч аавыгаа суулгаж явсан. Тэгэл миний охин ч гэсэн ингээл хар шил зүгэл хар машин унаал ингэдэг тэр үед чи
ёо эзээдэж яадаг гэж чадхантай гэл оюутан байхад ч бодож байгаа шүү дээ. Тэр үед чинь Excel аягаа. Excelтэй бол их юм биш үү. Тэр үнээр ээж Excel авч өгөөлаа. Би чинь нэгдүгээр курстай нэг Excelтэй оюутан. Болж үзэл. Тэгэл ер нь айгаа гоё ерөөлөөр хэлдэг. Гэрийнхэн дундаа өөрийгөө би ч нөгөө ярьж явж байгаа тайлчлаа. Тэгээд нөгөө яагаад тэгээд хэлэдэг гэсэн бэ гэхээр би ингээл ер нь дандаа юм дээр гарч агаад тэгэл дандаа ингээл үсээс ихсрэл тана гэж харлаа. Дуулаад бүжиглээл тэгэл одоо ямар ч дууд болж байгаа мэдхгүй. Тэгээ тэгэлээ сананда би чамайг санана гэж үсээ ингээл ихсэрдэг. Тэгээ тэрийг хараалаа ер нь аягүй төсөөлтийг нэстэ одоо олно гэл хоорондоо нэг одоо нэг хүүхдүүдээ бид нэг иймэрхүү авьяастай гэл нэг баримжаалдаг шүү дээ. Тэгэл аавд тэр тааланд нь л харагдсан л юм шиг байлээ. Тэгэл ер нь тэрүүгээрээ тэгэл Киви хамтлагийнхантайгаа дуугаа бичүүлчихэл аваачаал сонсуулангууд бас нэг тонтой юм илэхгүй ч дандаа юм халуун хүүхдэд дуунууд. Бидний ч хамгийн анхны дуу нь болохоор хонгор минь гэдэг нэртэй дуу байсан. Тэгээд тэр нь болохоор Ангирмаа агши маань үг аяасан. Тэгээд тэр дууныхаа утга нь болохоор өглөө босгож чимэн миний хажууд алга өөрөөр босоо яваад хонгор минь чи. Өдөр чинь чамайг ирэхэ гэж хүлээсээр өчнөө завшааныг алдлаа. Тэгээд хүүхдээ хэлээж шинэ дуу илээ сонсоорой гэл. Тэгээд одоо би тэгээ хамгийн гол нь тэр үед одоо нэг тэр утга юуг нь анзаарахгүй. Тэгэл нэг зүгээр том зургаараа дуу бичүүлсэн энийг сонсоорой гингүү. Тэгэл үгийн сонсвол юу бодчихсон бол тэгээ тэр асуудаг байж айгүйх бодож харамсдаг байхгүй. Тэгээд сайхан болсон байна уу? Яахантаа ингээл яваалах хэрэгтэй сайн бэлтгэлээ хийгээрэй гэж хэлдэг байж тэр юуг нэрээ гоё дурсаж одоо ингээ хамтлаг байгуулагдаад уран бүтээлүүдээ гаргалаа. Ер нь хамтлагууд уран бүтээлүүдээ гаргасан дээр үдээ угаасаа бүгд одоо олдгүй шүү дээ тий. Одоо энэ чи олонний хүртэл болно. Тэгээд олонний хүртэл болсныхаа дараа том тайзууд дээр гарч эхэлнэ тий. Тэр мэдрэмжүүд анхны мэдрэмжүүд ямар байсан бэ? Анхны мэдрэмжүүд тэгэл маш их сандралтай хүн юу гэж бодхоол алтчих үедээ гэл ер нь дандаа нөгөө юм жоохон хэцүү талаа бодоод идэг. Тэнгүүт одоо гарахаараа ер нь яг enjoy яг юм жаргаж үзэгчдтэйгээ гоё холбогдож тэгэл тэр цаана байгаа яг юм анхаарч сонсож байгаа үзэгчд нь илүү одоо анхаарлаа хандуулж тэндээс гоё юм холбогдож гоё мэдрэмж ер нь бол анхандаа бол дандаа л яг юм айцтай алтчихгүй яг тэгчихгүй гэхээр яг тэрвээ л болно. Тэгэл яг Ангирмаа агш гэл зааста манай тим юм шүү юм шүү би тэгээ тэнд сууж ин гисэн үед бол би дандаа үг алдаал зүрх хамаар гарах гал тэгэл дандаа зөрж мөрөөл тэгээ мэд зүгээр бэлтгэл дээр ингээл өөр газар өстө үнэхээр гайхалтай байгаа. Тэгэл яг багш үзэж байгаа хэсгүүд дээр дандаа фейлддэг тэгээ бэлт гэл ёо бэлтэж л гарч байгаа. Гэтэ яг тэр нэг ингээд нөгөө айц гэх юм уу юунд айгу юм автчихдаг. Тэгэл одоо ингээд тайзан дээр дуулж ярахаар ингээд яг багшийн багталтай байгаа царайг нь харахаар ёо гоё мэдрэмж авч. Үнээр гоё тийм ингээд бэлтэх сэтгэл санаагаараа бүх зүйлээрээ юм өөртөө тухтай бусдад бас тухтай тайзан дээр гарахаасаа өмнөх тэр эвгүй сонин бодлуудаа ер нь бол бодохгүй өөрөө дандаа бэлэн бэлтгэлтэй байх тухайл бидэрт продюсер маань ер нь маш заадаг. Гэтэ тэрийг ингээд тухайн үед яаж хүлээж авч яаж хэрэгжүүлэх нэг учраа мэдхгүй. Тэгэл нөгөө цаг хугацаа яваал хийж дадаал бэлтгэл хийгээд авах тусмал олон тайзан дээр гараад байх тусмал тэр нь ингээд мартагддаг айцуд байхгүй болдог. Тэгэхээр ер нь тайзан дээр ер нь бол одоо гарахаасаа өмнө үргэлж яг сайхан зүйлийг бодож үзэгчдэд яагаад одоо биднэрт хэдэн минут анхаарлаа хандуулахад нь би хамгийн сайхнараа байж тэдэрт гоё сэтгэлийн гоё таашаал гоё мэдрэмжийг өөрийгөө сайн ойлгуулах тал дээр л төвлөрч яг тайзан дээрхаар тэгэл яг гоё жаргаж амж. Үнэхээр жаргуулдаг. Өөрөө ч жаргадаг бах. Их олон хүмүүсийг ч жаргадаг бах. Одоо жишээ нь хөтлөгч бид нар чи бүр ингээл тайзан дээр гараад уран бүтээл өрөнгөө зүгээр пэргээл бүх хүмүүс босоод ирдэг аах. Юу тэр хамгийн ард байгаа хүнч тэр ингээл гараад ирдэг те. Бүгд ингээл юу яаж байгаа л тэгэл уран бүтээлээ дуулаад баярлаа өчиг сайхан өнгөрүүлээрэ гэж гараал явгууд чинь ингэсэн хүмүүсийг ч үүдсгээ гараад ирж яваа дахиад уу байхгүй мөн гэх.
Тэгэл дэрий чи ингээд хайж мажмаар суугаал эхэлдэг. Тиймний дараа үлдэх хэцүү байдаг шүү. За тэр гоё дурсамжуудаа ингээд ярьж байгаад маш их баярлаа. Тэгээд тэр дундаа бас нэг уран бүтээлийг бүр саяны тэр нөгөө нэг дурсамжтай бүр ингэж холбож асуумаар байна л да. Яагаад вэ гэхээр тэр нөгөө мөрөөдлөг тойр гэдэг уран бүтээл те. Сая одоо жишээ нь тэр Mobicom тэр ингээд оруулсан те тэр пост тэр комикэр ерөөхдөө ингээд уншсан хүмүүс яг энэ дууг сонсох юм бол бүр нөгөө ямар холболттой вэ гэдгийг бүр хамгийн сайнаар мэдэрсэн болов уу гэж бодож байна. Магадгүй одоо ахиад сонсож байгаа хүмүүс байх юм бол тэрийг уншаад ахиад сонсоод үзээрэй гэж би зөвлөмөр байна. За энэ уран бүтээлийн талаар баярхгүй. Мөрөөдлөг тойр. 2015 онд одоо энэ 1106 гэж цомог дээрээ би ажиллаж эхэлсэн. За тэгээд тэрэн дээрээ ерөнхийдөө яг нөгөө амьдралт минь хамааралтай амьдралт минь нөгөө утга учир өгсөн бүх зүйлүүдийг би ингээд нэгтгэж нөгөө цомог гаргахыг зорьсон. Тэгээд мөрөөдөл бит 2 дуу маань болохоор 2016 онд цацагдсан. Тэгээд яг тэр 2015 оны үед ингээд энэ амьдралын манд одоо мөчлөг яг хүүхдтэй болоод ганцаараа уран бүтээл хийж эхлээл. Тэгэл ер нь би яг юуны төлөө амьдарч байгаа, юуны төлөө зорж байгаа. Би одоо өөр хүүхдүүдтэй юу үлдээх юм? Би өөрийнхөө амьдралд одоо ямар утга энэ хүртэл бүтээсэн, энэс цаашаа юу зорих юм гэдэг дээрээ ингээд нөө дуунуудаа чигсаал. Тэгээд Ocean Grey Production-тай тохойдоо хамтарч ажиллаад ерөнхийдөө Aruka Naki Visual Moon гэдэг хамтлагийн Тэмүүж ингээд бас ахт хоёр ихэр байдаг. Гэхдээ хөрхий дүү маань бас бурхны оронд явсан маш харамсалтай. Маш олон дууны маань үгийг бичижүүлдээсэн. Гэхдээ одоо өөрөө ингээд мөнхөлдсөн. За тэгээд өөрчин яна хүн үлдээх үедээ гэд үг гой бичдэг хүмүүсийг яг тухайн үедээ аз болж би хамтарч маш гой зүйлүүдийг хамтдаа бүтээсэн. Тэгээд мөрөөдөл бит 2 дуун дээр болохоор манай Данка гэд яруу байдаг. Өөрөө ч үгэлдэг те рэпер залуу байгаа. Тийм. Данка маань бит 2 нөгөө шүлгийн ярилцаа. Тэгээ бүр айгүй шүн баг хүүхдээ унтуулж исэн юм аа. Гэтэ ер нь бол баг айгүй шүн болцсон байсан. Нөгөө орой үгээ ярилцж байгаа л Данка үгээ явуулсан чинь за тэрэн дээр жоохон ингэчмээр энэ жоохон ингээд ингээл би жоохон илүү орчин цагийн болохгүй Данкагийн нөгөө шүлэгнүүд нь яг тухайн үед нөгөө хөгжмийн дууралтан дээр жоохон нөгөө үг нь утга нь жоохон яруу найргийн болоод би болохоор илүү амьдралын юм аягтай болгохыг зориул. Тэгээд айгүй харанхуй шүнийг ямарсан нэг баг хүүхдээ хөхөлж явахтай ч илүү яриад тэгээд ингээд яг юм мөрөөдлийнхаа үдшилэг дээр ингээд очиж байгаа мөрөөдөлтэй тэг ер нь хүн ямар нэгэн үдшилэг дээр өргөдөж очихоор хамгийн гоё баяр баясгалтай гоё өдөр цагуудад мөчүүдэд байх учраас тэрийг ингээд дуун ч гэсэн өөрөө яг ийм л утгатай байвал гэл нэг ярьж ирсний аягүй сайн сандаг байхгүй. Тэгээд за окей ойлголоо санааг нь ойлголоо. За тэгвэл би өглөө явуулъя гэл өглөө сэрээ харлаа үгээр гэл тэгэл бараг дууга бичүүлж явахтаа ч гэсэндээ ингээл огшоол. Ер нь би дандаа мөрөөд бит 2 дуу дуулахаар л ингээд нэг дуулж байгаа газар болгоно нэг диско боол гэдэг шүү дээ. Дээшээ тусаал тэгэл яг тэрлөө харахаар ингээд яг насаараа нэг юм гоё үдшилэг тойрогдаад гоё үдшилэг дээр хамгийн гоё ялтаа тэмдэглээд тэгээд ингээ мөрөөдөлтэй байгаа. Тэгэл энэ мөрөөдлийг маань одоо унтрааж байгаа бүх зүйлүүдийг би ингээл буцаагаал ингээд нэг юм өрдөж байгаа юм шигээр төсөөлөл. Тэгэл энэ дог дуулах болгонда тэгээд нөө хит их дуулаад хаар бас санаа зовоол нэг хэсэг мартаалж байгаа л. Тэгэл ер нь 2016 оноос хойш 10 жил болсон энэ дөө. Тэгээд одоо ч гэсэн ингээд дахиад сэргээд гарч ирж байгаа. Маш их баяртай байгаа. Тэгэл хайрласаар, дурласаар өдөр бүр бие тэмүүлсээр хамгийн гоё үдшилэгт хамгийн гоё мөрөөдөлтэйгөө үдшилгээ тэмдэглэе гэдэг. Энгийн хэрнээ маш гоё юм хүчтэй үг байсан л та. Тэгээ би дуу гарснаас хойш ингээд анзаараад тахад мөрөөдөл бит 2 дууг би ил ингээл хүүхдүүд зориулаад дуулаад идэв. Тэгсэн чинь эрэгтэйчүүд айгүй их нөгөө яг одоо шинжээл элдэ үдшилэгтэр ингээд дуулангууд мөрөөдөл бит 2 гэд эхний тэр хэсгийг ингэж даажтай болгоо. Тэгээ би 2023 онд Австрали явсан. Тэгээ Австрали явхад ингээд эхнээс нь ингээд дуунуудаа дуулсан чинь Австралид байдаг
бүх Монгол үзэгчид эхнээсээ одоо эхний 1-р блок гэж байдаг. Тэрний бүх дуунуудыг ингээд бүгдээрээ дааж дуулаад би бүр ингээд тэгээд эрэгтэйчүүд нь бас тэр мөрөдлөг тойрог бүр маш гоёор дуулаад тэгээд би ямар эрэгтэйчүүдэд бас энэ айгу хамааралтай утга өгсөн дуу байна гэж төсөөлж иж илээ. Тэгээ 2016 онд гаргасан 1106 гэдэг цомог дээр би тэгэл нөө хүүхэдтэй нөхөртөө өөртөө үзэгчэдтэй гэл тэгэл яг юм гоё нандин доонуудтай би тий 1106 цомогтой маш их хайртай. Ер нь гарсан ер нь маш олон уран бүтээлүүд нь хийчихүү. Маш олон хүмүүсийг байсан гэж гоё тааш дуулуулдаг. Гэтэ энэ нөгөө дан ганц дуулахаасаа гадна нөгөө дуу гэж энэ зүйл чи өөрөө хүний амьдралд ямар гоё нөлөөтэй юм бэ тий. Уран зориг өгч идэг, ганцаарч үед хань болж идэг тий. Дуу хөгжим чи нөгөө хүний өөрийн нөгөө дурсамжийг ингээд бүтээгээд явж идэг ш. Тэгээд яг тэр тухайн цаг үед сонсч исэн дуугаа сонсохоор тэр үеийн дурсамж маш гоёор сэдрээл тий. Бас нэг гоё уран бүтээл байгаа. Тэр бол одоо юу гэдгийг бүр үнэхээр Монголд бол бүүм хийсэн уран бүтээл. Дээл өмсөөд бүжгэлдэг. Донц маргааш нарлаа хамтаа аяллаа тий. Тэр бүрийн одоо юу гэдгийг тэр үг хүртэл ингэж юу гэдгийг маш их тренд болсон тий. Маргааш нарлаа натаа нэг хамт явах юм уу? Зүгээр. Тэр бол үнэхээр гоё утгатай тий. Тэгээ дээрэс нь юу гэдгийг байгууллага бай. Тэр одоо бүх одоо газруудын тэр урлагийн үзлэг ерөөсөө тэр бүжиглээ явлаа шүү дээ. Тэгсэн шүү. Аялсан шүү. Тэр аялсан. Тэр ямар байсан бэ? Тэр өвгний утга ч гэсэн тэгээ тэр дээлч гэсэн мэдээж тэр үед яг нөө маргааш нартлаантай аялах уу гэд манай Black Sabra-гийн Базра бит хоёр хамтдаа явж байгаа Лука бүрдүүлээд тэгээ нөө бүжигчид би ганцаараа гоё байхгүйгээр яг бүжигчидтэйгээ адилхан байя гэж ярилцж агаад тэгээ төсөв мөнгө харж агаад за ер нь энти шоп явъя гэд тэр наран тол явж материал аваад тэгээ нөгөө нэг хийний бизнес энти шоп гэр юу л гэж бодсон. За. Ойлгосон за. Наран тол зах руу яваад. Тэнгүүтээ явж материал аваад тэгээд ээж тухайн үед нөгөө цагаан сараар аягүй болно нэг юм толгооны алчуур хүзүүний оролт нөө бэлгэнд авцсан. Тэгээд тэр нь илүү гарцсан. Тэгээд өнгөнгөөс нь би яагаад чинь ингээд цуглуулад авчихгүй юу. Тэгсэн чинь яг тэр дээл биш алчуурны материалтай адилхан дээлний материалын торго ээж торгч гэж одоо тэр юу гэдэг юм бол надад ийм алчуурнууд байгаа энэ байгаа гэсэн чинь ингээд 6-7 өнгө гарчтیں۔ Тэгээд яг тэр нөгөө алчуурн дээрээ тохируулаад дээлнүүдээ тухайн 45,000 төгрөгөөр нэг дээлээ хийлгээд материал нь бараг 18,000 ч үлээ. Тэгээд маш хөөрхөн юм дээлнүүд босч ирээл тэгээд клипнийхаа зургаа нөгөө Дамтаржагийн хуучин гандан гэх юм. Тийм байсан ба. Ганданд очиод тавна гэлсээ маш их шумуултай газар. Тэгэл нэгэнт ирсэн юм чинь зүгээр одоо энд нэг ингээд аваад үзье. Одоо энд нэг аваад үзье гэж байгаа л. За одоо тийчих. Одоо энд нэг зогсоод тэгээд л нөгөө өө яг тэр нэг сүмийн урталт нь очиж авъя гэж яагаад. Тэгээд зүгээр одоо энэ дээр ингэж яа гэж яагаад. Тэгээд тэр нөгөө санаандгүй авсан дүрснүүд нь бүгдээрээ орцсон. Тэгэл би яс гэд. Тэгээд тэгж байгаа ч гэсэн айгу таалагдчихсэн. Тэгэл нэг баахан шумууланд хазуулж агаад ирж ижлээ. Тэгээд нөгөө клип цацагдсанаас хоош нөгөө тэр чинь наадмаар цацсан. Шинэ жил төхөөд ирсэн чи хүмүүс нөгөө нэг ажлын урлагийн үзлэг, хүүхдийн сургуулийн урлагийн үзлэг гэсэн чинь л яг тэр доонууд ингээд яваадсан. Тэгээд авалгаалаад ирэнгүүт нь за би нэг өрөө гаргая. Хамгийн олуулаа дээлтэй байгаа байгууллагт нь би шинэ жилээр очиж дуулж билүү ярьж үгүй гэсэн чинь бүр юм үнэхээр гоё давалгаа яваад. Тэр бол маш том давалгаа байсан. Тэгэл тэр газрууд дээр нь тэл нөгөө Эрдэнтийнхэн чинь бид нэрстэй бүгдээрээ байсан гэсэн чинь нөгөө доор байсан үзэгчэд уучлаарай наадах чинь фотошоп байна ийм гэж байхгүй. Тэгээд би за энэ фотошоп нь ингээд мэдээ тэг яг хоттой нөгөө хоёр газар очиж дуулж өгч билүүгээр ч жилээ. За. Дүүлнээс яг хадгалтай юм давалгаа байна тий. Давалгаа гоё.
За ерөнхийдөө манай подкастын бас нэг юм үнцэн асуултууд байдаг. Бас ахаад урсамжаар аялуулах болно. Тэрний юу гэх юм бол ялангуяа гар утастай хэрхэн яаж нөхөрлөж анх танилцж байсан тэр дурсамжаа хаваалцвал. Миний хамгийн анх гар утастай болсон нь болохоор 2000 оны 11 сард төрсөн өдрөөрөө S10 гээд утас ээжээрээ авахулж ижүүлээ. Тэгээд S10 утсаа аваад дахиад 9-18 та дугаар аваад бичсэн нэр S10 нэмээ улаан. Тэгээ нэг конопны юм нөгөө ногоонё хасдаг. Тэгээ дэлхтэй ер нь айгүй хөр жижиг юм шээ. Жохон юм том S4-ийн дараагийнх нь S10 гээд байдаг гэсэн. Тэгэл уцаа аваад гэртээ очиод унтаал сэрэл зүгээр уцаа агаал зүгээр нэг дуудлагын 211 юу хичээлээ залгаж ингэж ярьж үздэг тэгээ чи нөө олон найзууд уцсгүй тэгэл залгаж байгаа л ээжтэй аавтай за тэгэл нэг скайтлтай нэг найз руу залгаж мэдээлүүдээс хэлцдэг тэгэл аваад автобусанд суугаал автобусны хаалхан дээр уцаа гаргаж ирээл дүүд гэсэн карманда хийгээл автобуснаас буулаа уцаа ахгүй маргааш тэгээ алдсан маргааш нэг хоног гэрийнхаа коридорт ингээл уцаа нөгөө коридорынхаа гэрлээг унтраач байгаа л уцаа харангуут ингээд үнэн гоо яасаа тэгэл тэр чи хаач гад явжила нэг багшийн дэд дээр буугаал буусан чи уцаа алдал шууд нөгөө цагаан уцнаас ээж рүү уцаа алчлаа гэсэн чи гэл ээж өрөөнийг чи яаж хагаад алч би тэгээ уйлаад юу тэгээд байгаа уцаа алгасан чи тэгэл уцаа ил гаргаж ирж яваал тэгэл ээж өр санаа инээгэл төсөөлөд мэдээд ихгүй үйлдэлийн тий үгүй чи намайг тэгээ уцаа хайвал гэдсэн байхгүй үнэхээр ажиж байгаа тэгээд би өөртөө нэг гомдоод нөгөө хулгайчийн хараагаал шүрмэсэн татаас өстэй чоны шүрмэс шашаадаг гэсэн буцаагаал авчираад өгчөөсөө гэдгүү яаж чавчирч өгөх вэ тэгэл залгаал исэн садгаатай л байгаадсэн тэгэл бүр амар гомдож ичээлээ наа чи жоо харамсалтай юм байна дээ нэг хоног ээж унтчихсэн ээж гэл яасан би түүц явчаад ирээ гэсэн чи үгүй тэгээчтэй гэл ээжээ яасан бэ гэсэн чи би уцаж барай гарчээ гэл гулмээрэ чи хүн унтчих чи ямар өөдөг юм бэ чи уцаж гарч явж би зүгээр барьж гарч явчаад ирээлтэй гэлдэг чи ямар сонио өгтөө тэгээчтэй чи гэл уцын барьж гарч явал түүцэн дээр ингэж тавиал юм авчаад буцаа явах уцаа авах ч юм байна Эч нэг хамгийн анхны гар утастайгаа танилцсан ш хамгийн олон яаж уцаа алдсан бэ түүх болоо явчлаа шүү дээ. За хоёулаа тэгвэл гоё тун утахгүй 6 дугаар сарын 27-нд болох байгаа Red Show-ны талаар бас үзэгчтэй сонсогчтой бас танилцуулъя тий. Mobicom Corporate-тэй 2017 энэ үү 18 онд юм байна. 2018 онд анх миний тоглолтын дээр хамт ажиллаж исэн. Санал тавьж исэн яг парк дээр. Тэгээ тэр үед бас миний хүсэл мөрөөдлийн нэг хэсэг анхны би даасан тоглолтыг Mobicom-тай хамтраад парк дээр хийжсэн байхгүй юу? За. Тэгээ тэр тоглолт маань ч гэсэндээ гоё дурсамж бүтээсэн. Тэгээд энэ том корпорац 30 жилийнхаа дээр дахиад парк дээр хамт ажиллах санал тавихад надад бол үнэхээр гайхалтай санагдчихсэн. Ингээ хоёр дахь тоглолт дээрээс нь 30 жилийнхаагаар надад санал тавьж ин гэдэг чинь 8 жилийн хугацаанд би бас гээд нэг өөрөөрөө бахархмаар тэ өөр зөндөө хамтлаг дуучид байж болох байсан. Гэтэ намайг л гэдээсэн. Тэгээ би бүр энэ жил том ихчнэр тоглолт хийж байгаа болохоо би ямар нэгэн байдлаар тоглолт хийн гэж юусэн бодохгүй байна. Тэгээ би энэ жил ер нь янз бүрийн тоглолтод оролцохгүй өөрөө цоолоо тоглолт ер нь хийхгүй гэж хэлсэн. Ихтэй тайгаа буруу ярьж байна гэл Mobicom ядна. Яаж ингэсэн чинь таныг хүсэж байгаа хүмүүс бас байгаа штэ. Та өөрөө юугаа бодох хэрэгтэй. Тэгээд манай Mobicom корпорацийн 30 жилийн гэл ер нь яг ингээл миний нөгөө тархийг эргүүлсэн л дээ нөгөө толгой эргүүлсэн гэдэг лээ. Тэгээд би тэр үед нөгөө voice show-тай ер нь аягүй олон сэтгэл санаач тогтөргөө яаж гоё оролцох уу гэдэг юм 6 сарын юм тэр бараг 1-2 сард яриад хаар надад бас гэл яг нэг сэтгэл зүрх нэг юм тийшээ чигөхгүй байгаа лсэн.
Тэгэл дахиад 3 сард биш ээ 2 сарын сүүлээр дахиад би одоо Австрали тоглолттой байна гэд. За бид нар таныг хүлээж байгаа шүү гэл. Тэр нөө бас байнгын тэр дуудлага нь ер нь надтай үргэлж ингээл холбогдоод бодогдоод лээсэн л та. Тэгэл энэ нэг симхэндээ бас ингээл бэлдэж эхлээл байгаа байхгүй ингээл төлөвлөл. За яаж оролцох вэ? Яаж хийх вэ? Яаж энд ингээл гой санаа гаргаад гоёор ингээд оролцсон олон хамтлагчдын тоглолтуудад давхцаж байгаа. Тэгэл ойрхон бас солонгос артистууд ирж байгаа. За тэгэл энийг яаж үнцэнтэй гоё олох вэ гэл. Ер нь бол толгой ингээд нэг зөвшөөрөхөөс өмнө ингээл ажиллаа лээсэн. Тэгээ яг би энийг бэлэн болсон үед залгаал. За окей би одоо ийм төлөвлөгөөтэй байгаа. Тийм төлөвлөгөөтэй тэрийг та яа тэгээд би энийг хийгээд ингээ бүгдээрээ гэл. Тэгэл та окей чи ямар гоё вэ гэл. Тэгэл яг эдгээр зүйлүүд болол тэгээд 6 дугаар сарын 27-нд Social Play Park дээр тэгээд миний дуртай хоёр артист бас энэ тоглолтын дээр хамт оролцож байгаа. Тэгээд энэ нас надад хамгийн гоё утгыг бүтээж байгаа гоё зүйл болж байгаа. Тэгээд Mobicom маш гоё нийтдээ гоё сонголтуудыг хийсэн. Дээрээс нь Mobicom маань 30 жил анхны оператор үргэлжил хийж байгаа зүйлүүд нь дандаа сэтгэл хоногшдог, сэтгэлд үлддэг. Дандаа гоё зүйлүүдийг санаачилдаг шүү Mobicom. Тэгээд энэгээр ч гэсэн надад ийм гоё ажлын санал ирж яхад би одоо энийг маш гоё утгатай болгох хэрэгтэй гэл зориул ер нь шууд бэлтгэлтэй ороод хэлсэн. Тэгээд энэ удаагийн тоглолтын дээр ч гэсэндээ би өөрийгөө үзэгчдэд илүү өөрөөр харуулахыг зорж байгаа. Тийм. За тэгвэл 6 сарын 27-нд Social Play Park дээр маш олон хүмүүсийн дунд гоё уран бүтээлээ тэгвэл хүргэх нэ. Тэгээд уран бүтээлчүүд нь бас ямар уран бүтээлчүүд байх вэ гэдгийг бас та хүмүүс Mobicom-ийн тий шилдэг хоёр сайхан уран бүтээлч байгаа даа гэж тий чид байгаа да. Үнэхээр энэ бол үзэгчдэд үнэхээр гинтийн байх хаа. Яг энэ миний төсөөллөөр бол яг энэ гурван артист тайзан дээр байхад энэ гурван артистын тусын үзэгчд хоорондоо холбогдох тэр мэдрэмжийг л би бүр тэсэн ядаа хүлээж. Энэ нөгөө зөвхөн артистууд хоорондоо тайзан дээр байх нь гурван артист өөр төрлийн гурван артист тахгүй. Энэ гурван төрлийн артистын үзэгчд тэр дунд байхад би тэр халан дуулаан уур амьсгал ямар байх бол гэдгийг тэсэн ядан хүлээж байна. Хамтрал бол үнэхээр гайхалтай хамтрал. Тэгээ би тэр үзэгчтэйгээ хэлбэр харахыг тэр дундаас манай үзэгчд ямар ахыг тэсэн ядан хүлээж байна те. Уур амьсгал ямар гоё яах вэ? Тэгэл артистуудыг үзэхээсээ илүү бид нар ч өөртөөс нүг тайзан дээр хахад үзэгчтэй үзэгч нүрээ бас үнэхээр гоё мэдрэмжтэй нэг баг. Ямар гоё холбогдох бол энэ connect ямар гоё яах вэ? Төсөөлөл шууд буугаад ирж шүү. Гоё төсөөлөл энэ. Яагаад вэ гэхээр тэр гурван ингээд нөгөө жанрын ингээд өөр юм уран бүтээлчдүүд ерөөхдөө байна гэж ойлголоо. Тэгээд тун утгагүй та бүхнээс мэдсэн байх гэ. Үгүй би сая яренс ямар ч ингээд өөр гэхээр нь би тэгвэл жанрын хувьд юм байх юм болоо гэж тийм төсөөлөл буугаад. Тэгэхээр Mobicom-ийн бас нөгөө нэг цахим хаягуудаар нь бас гоё ойр байгаарай. Та бүхэнд бас ингээд ихнээсээ ахуулаад ингээд одоо main артистууд манаас зарлагдаад байна тий гинтийн бэлгүүд ингээд задрах болно 6 сарын 27 хүртэл тодорхой хэмжээний хугацаа байна тий энэ хугацаанд бас их олон гоё мэдээлүүд явах бах аль хэдийн ерөөхдөө бас юу гэдэг тасалбараа аваад бэлдсэн найз нөхдүүдээрээ ингээд очие гэсэн төлөвлөсөн хүмүүс их олон байгаа болов гэж бодож байна. Тэгээ 6 сарын 27-нд болох яг энэ Red Show маш гоё тийм бүрийн хэмжээний гоё тоглолтод нь амжилт хүсье. Тэгээд тун утгаас ямар уран бүтээлч байхаа гэдгээс мэдээ те. Үзэгчтэй хандаж юу хэлмээрэн сонсогчтой хандаж бас. За. Байна подкастыг үзэж байгаа, үзсэн, хамт байсан та нартаа маш их баярлалаа. Та нартаа өөрийнхөө мөрөөддөг, өөрийнхөө хүсдэг шиг сайхан бүхнийг хүсье өрөөж гин. Тэгээд амьдралтаа аз жаргалаар эрүүлийн тэгээд уулын ориглыг осны өөдөө үргэлж харж яваарай. Тэглэг яхаа маш их баярлалаа. Уран бүтээл цаашдаа бүх зүйлд нас амжилт хүсье. Маш их баярлалаа. За маш их баярлалаа. За ингээд үзэгч сонсогч та бүхэнтэйгээ бид байна подкастынхаа ээлж дугаараар дуучин Уката та бүхнийг олзууллаа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай үзэгч та. За баярлалаа. Хамгийн бэст.